За сайн байцгаана уу? За энэ захин хичээлийн маань гол сэдэв бол нийгмийн зан үйлийн парадигм түүний тулгуур онолуудыг хэрхэн хэрэглэх вэ гэдгийг бол бихевиорист зан үйлийн онол дээр тулгуурлаж ярих болно. За энэ зургийг та бүхэн харж байна. Одоо энийг монгол хүн бүхэнд бол мэднэ. Марзан Шаргуун зурсан одоо Монголын нэг өдөр гэсэн бүтээлийг бол энд харуулж байна. За энэ бүтээлийг харж байхад бол энд монголчуудын өдөр тутмын янз бүрийн одоо зан үйлдэлийг бол харж байна, тийм ээ. За одоо гол төвд нь бол одоо язгууртнууд хуралдаж байгаа, чуулж байгаа зураг байхад эргэн тойронд нь бол одоо энгийн ардууд өдөр тутмынхаа амьдралын хийдэг зүйлүүдээ хийж, малаа малхан болж, тийм ээ, мөрөөд хамгаалахын хамгаалж, сүү цагаан эдэгээ хийж, эсхий тургаа хийж байгааг бол харуулсан зураг байгаа. Тэгэхээр энэ зураг бол үндсэндээ энэ парадигмын бас ялангуяа нийгмийн зан үйлийн онолын одоо нэг илэрхийлэл болж өгч байгаа. Яг гэх юм бол энэ онолын үүднээс үзэх юм бол бид бүхний нийгмийн зан үйл, бид бүхэн яагаад нэг үйлдэлд нэг хариу өгч нөгөө үйлдэлд өөр хариу үйлдэл өгч идэг юм бэ гэдгийг тайлбарладаг энэ онолын одоо жишээ болж харагдаж байгаа. За дараагийн зурган дээрээс та бүхэн харж байна. Улс төрийн одоо амлалтуудыг бол бид нар харж байна. Тухайлбал бид нэр хэлдэг шүү дээ, монголчууд бол одоо улс төрийн намууданд их янз бүрийн амлалдаг. Тэр амлалтанд хүмүүс итгэхэд одоо санал өгдөг гэж, тийм ээ. Жишээлбэл одоо энд 3 жишээг л хэлж болж л энэ нэгдүгüрт нь одоо Монгол Ардын Хувьсгалт намын өнгөө байр болгоно гэсэн зараар одоо хүмүүс цугларч, олон мянган цугларч одоо бүртгүүлж байгаа нэг зураг харагдаж байна. За мөн дараагийн зүйл одоо өрийг тэглэнэ гэж хэлсэн. Хөгшд тэтгэврийн насны хүмүүс өрийг тэглэнэ гэсэн. За үүгээр бол нэг хэсэг нь баярлаж байсан бол нөгөө хэсэг нь бухимдаж, чагс цугларч байсан тэр зүйл байна. За мөн одоо бэлэн мөнгө олгох нөгөө 5-7 1072 хувьцааг одоо зарах тухай, бэлэн мөнгөөр арилжах тухай мэдээ гармагт одоо хүмүүс хэрхэн шаваарлаж одоо энийгээ зарахын тулд одоо буу ойч дугаар үсгэж ирснийг бол санаж байгаа. Тэгэхээр энэ бүхэн юу харуулж байгаа юм бэ гэх юм бол энэ нийгмийн зан үйлийн парадигм энэ үзэгдэл юмсыг хэрхэн яаж тайлбарладгийг гэдэг энэ жишээ болох юм болов уу гэж бодож байгаа. Энэ нийгмийн зан үйлийн парадигм бол жогомгүй хүмүүсийн нийгмийн зан үйлийг яагаад гарч байдгийг, яагаад бид нэр тодорхой зан үйлийг үйлдэж байдгийг, яагаад тодорхой үйлдэлээс татгалзаж байдгийг гэдгийг бол тайлбарладаг онол. За үүнийхээ өмнө бол эхлээд нийгмийн зан үйлийн парадигмын талаар товч үзье. За бид нар захин хичээл нэг дээр бол энэ талаар ярьсан байгаа. За энэ бол үндсэндээ сонгогдох төлөөлөгчд нь бол Скиннер, Ватсон гэсэн эрдэмтэд байна. За онлын их сурвалж нь бол бихевиорист болон сэтгэл зүйн олон төрлийн онолуудыг бол хэлдэг. За энэ парадигмын гол төвлөрөл социологийн судалгааны тухай төсөөлөл нь бол хүний зан үйл түүнийг сэтэлжүүлж байгаа хүчин зүйлс гэж ямар байдаг юм бэ гэдгийг бол судлан үздэг. За судалгааны аргууд нь бол илүүтэй туршилт болон ажиглалтын аргуудыг бол ашигладаг ийм парадигм байна. Тулгуур онолууд нь бол бихевиоризм болон солилцооны болон сүлжээний онолууд бол энэ парадигмын тулгуур онолууд болж өгдөг. За энэ удаа бол бид нар зөвхөн бихевиорист онолын талаар бол товч үзэх болно. За солилцооны болон сүлжээний онолуудыг бол одоо бие даасан захин хичээл бол хийгдэх болно. Энэ хичээлийг үзэхийнхаа өмнө бол нөгөө онолыг ойлгож хэрэглэх тухай буюу захин хичээл нэг дээр ярьсан онолын хэрэглээг бол товчхон үзэх хэрэгтэй. Тэгэхээр бид нар энэ аливаа онолыг судлахдаа бол нэг хэдэн зарчимыг баримлах хэрэгтэй. Нэгдүгээрт нь тухайн онол одоо өөрийнхөө судалж байгаа зүйлийг хэрхэн яаж тайлбарлаж байгаа юм бэ гэдгийг авч үзэх хэрэгтэй. Хоёрдугаарт нь тухайн онол маань тэр юмс үзэгдлийг авч үзэхдээ ямар ойлголт ухтгууны аппаратыг хэрэглэж байгаа юм бэ? Тэр ойлголт ухтгууны аппаратыг хэрхэн яаж тайлбарлаж байгаа юм бэ гэдгийг бол авч үзэх болно. За гуравдугаарт нь судалгааны ямар аргуудыг тэр онол санал болгож байгаа гэдгийг авч үзэх хэрэгтэй. За иймэрхүү гурван одоо үндсэн шалгуур үзүүлэлтээр онолуудыг аваад үзэх юм бол бид нар тэдгэрийг харьцуулах, тэдгэрийг ойлгох боломжтой болно. Энэ бол одоо та бүхэнд энэ хичээлийг судлахдаа санаж байх юм үндсэн одоо арга зүй маягтай зүйл юм байгаа. За ингээд одоо бихевиорист онолынхаа тухай бол ярий. За энийг бол бид нар нэр томьёоны хувьд бол нэлээд олон янзаар хэрэглэдэг. За бихевиоризм гэж хэлдэг, за бихевиорист онол гэж хэлдэг, за зарим тохиолдолд бол бихевиорист социолог гэж нэрлэдэг. За мөн Монгол дээр бол зан үйлийн онол, зан үйлийн үзэл баримтлал гэж бол хэлдэг. За бид нэр энэ утга санааг аль нэг нь хэрэглээ явуулчихна. Гол утга санаа нь бол ижлэхэн давхарч байдаг учраас одоо ярианы явц магадгүй энэ нэр томьёо бол харилцан хэрэглэгдэх магадaltaй. Гэхдээ энэ утга санаа бол нэг утгаар нь бол авч ярих болно.
За ер нь бол Бухарест онлын ач холбогдол бол нэгдүгüүрт нь нийгэм болоод байгалийн шинжилгээ ухааны хамтан ажиллагаанд ихэхэн түлхэж болсон байдаг. Ялангуяа байгалийн шинжилгээ ухаан болон одоо нийгмийн амьд организмуудын талаарх судалдаг байгалийн шинжилгээ ухаан тийм ээ. За түнчлэн ангаах ухаан зэрэг байгалийн тодорхой шинжилгээ ухаануудын мэдлэгийн олд амжилт нь нийгмийн онолууд дээр нэлээд одоо хүчтэй тусч ажиглагдсан байдаг. Энэ онолго бол өөрөө нийгмийн онолын тийм хэрэглээний шин чанарыг бол их нэмэгдүүлсэн. Тухайлбал бизнесийн удирдлага дээр бол энэ онол маш хүчтэй ашиглагддаг. За хөдөлмөр эрхлэлтэй холбоотой зүйл дээр хөдөлмөрийн эдийн засаг дээр хүчтэй ашиглагддаг. Өөрөөр хэлбэл энэ онол бол зөвхөн онолын хэрэглэнээсээ илүүтэй мөн хэрэглээний тал руу орж өгснөөр боловсролын онолын сэтгэлгээнд бол ихэнх ач холбогдолтой болсон гэж судлаач үздэг. За нөгөө талаас бол туршилтын судалгаа гэдгийг бол одоо нэлээд урагшлуулж нийгмийн одоо тодорхой жишээн дээр энэ туршилтыг бол авч үзэх боломжийг бол оруулж өгснөөр бол онцлог байдаг. За үүгээр одоо энэ Бухарест онолын ач холбогдлыг бол судлаачдад тэмдэглээ хэлж байгаа. За орчин үеийн Бухарест сургаалын одоо үндсэн хэдэн зарчим байна. Хүний зан үйл үйлдэлийн загвар гэдэг бол ерөөсө хоёр хүчин зүйлээс хамаарна. Нэгдүгээрт нь өдөөлт буюу стимул түнд үзүүлсэн хариу үйлдэл гэсэн ийм утга санааг явуулж байгаа. За өдөөлт гэж юу юм бэ гэх юм бол ихэвчлэн нөгөө одоо бидний ярьдаг ташуур болон танзуур арга гэж ярьдаг тийм ээ. За тодорхой үйлдэл хийгээд хийснийхэн төлөө шийдэгч байгаа бол энэ маань бол ташуур болж байдаг. Тодорхой үйлдэл хийснийхэн төлөө одоо шагнаж урамшуулж байдаг бол энэ маань бол танзуур болж байдаг тийм ээ. За энэ бол энэ утгаараа бол урамшуулал шийтгэл гадаад орчин нөлөөлөх гэсэн санааг бол энэ стимул буюу өдөөлт бол өөртөө агуулж байдаг. За түрүүн одоо бид нэр эндээс харсан улс төрийн амлалтууд бол жохомхоо одоо энэ өдөөлт нь болж өгч сонгогчд одоо янз бүрийн зүйлийг амлаж тэгээд амлсныхаа хариуд одоо хүмүүс тэдгээрийг сонгодог гэсэн энэ схемээр тулгуурлаж одоо энэ үйл ажиллагаа явагддаг юм байна гэж ойлгож болно. За ингээд өдөөлтөнд болох хүн бүр тодорхой хариу үйлдэл хийж байдаг. Хариу үйлдэл буюу одоо reaction байгаа. За энэ хариу үйлдэл бол ихэвчлэн тийм хөндлөнгөөс удирдагдсан манипуляцид автагдсан шинжтэй байдаг юм а гэж энэ Бухарест онолын төлөөлөгч үзэж байгаа. За энэ бол өнөөдрийн Монголын одоо нийгмийн амьдралд бол маш хүчтэй харагдаж байдаг тийм ээ. Монголчуудын одоо улс төрийн үйл амьдралд одоо популизм гэдэг нэг шинэ зүйл маш хүчтэй орж ирлээ. За энэ бол жохомхоо бидний зан үйлийг удирдах чиглэсэн одоо улс төрийн намуудын одоо үйл ажиллагаа юм а гэсэн санааг бол бид нар бас хэлж болж байгаа. Энэ бол энэ санааг бол нэлээд хүчтэй тулгуурлаж авч үздэг. За хол төлөөлөгчдийн хувьд бол Ватсон сканер гэж бид нар хэлсэн. За сканерийн хувьд бол Ватсны одоо бихевиоризмаас ялгаатай нь бол тийм радикал шинжийн бихевиоризм гэж хэлдэг. За энийг дээр сканер дээр ярихдаа бол тодорхой авч үзэх болно. За ингээд энэ зургийг харж байна. Эндээс бол одоо хүний санаа бодлыг хүнийг систем гэж үзэх юм бол ийм хоёр замтайгаар бол энэ зам үйл өрнжээдэг гэж үзсэн байна. Нэгдүгээрт нь бол оролт, нөгөөх нь бол гаралт. За эндээс бол нөгөө оролт гэдэг нь стимул буюу өдөөгч байж байдаг. За эндээс гарах хариу эргэн үзүүлэх хариу үйлдэл бол output буюу response reaction хариу үйлдэл гэсэн юм санаагаар гарч иж идэг. Жохомхоо хэрвээ надад ийм зүйл таалагдах юм бол би энэ үйлдэлийг хийх бол хэрвээ энийг хийхгүй бол би энэ үйлдэлийг хийхгүй ч гэдэг юм уу. Энэ бол жохомхоо одоо бидний нөгөө өдөртмөн амьдрал дээр хэрэгжилж идэг. Хариутай бол бариутай гэсэн энэ зарчмыг бол жишээ болгож авч тайлбарсан. За жохомхоо энэ системээр бол хүний зан үйл өрнөж идэг юм гэсэн санааг бол энэ онлайн төлөөлөгч үзсэн байна. За Ватсон энэ Америкийн сэтгэл зүйч эрдэмтэн байгаа. За энэ хүн бол ерөнхийдөө бихевиоризмыг бол дараах байдлаар тайлбарсан байна. Нэгдүгээрт нь зан үйл гэдэг бол ер нь гадаад орчны өдөөлтөнд бие организмын үзүүлж байгаа хариу үйлдэлийн зохицсон байна. Зан үлийн томьёоллыг бол дараах байдлаар харуулж өгсөн. Өдөөлт нэмэх нь хариу үйлдэл гэсэн ийм санааг бол хэлсэн байна. Нийгмийн Бухарест онолын одоо төлөөлөгчдийн эдлийг дахин дурдъя. Нэгдүгээртнийд бол бид нар Ватсон Америкийн сэтгэл судлаачийг тооцсон үздэг. За мөн Орсын эрдэмтэн Иван Паул бол энд ордог. За Эдвард Торндайк буюу нийгмийн зан үйлийн онолын одоо бас нэг төлөөлөгч гэж энэ хүнийг үздэг байгаа. За ингээд мөн одоо сканер ялангуяа сканерийн бол одоо радикал зан үйлийн онолыг бол бид нар энд
чухалчлан үздэг. За ийм одоо гол төлөөлөгчтэй байна. За эндээс бол бид нэр Ватсон, Пауло, Скиннер нарын одоо үзэл баримтлалыг товчхон авч үзье. Ягаад гэх юм бол Торндайкийн одоо үндсэн санааны бол хүмүүсээр давтагдж гардаг учраас бид энийг үзэх шаардлага гэж үзэж байна. Дараагийн одоо слайдаас бол та бүхэн Пауло болон Скиннер нарын одоо үзэл баримтлалыг бол хооронд харьцуулсан зураглалыг бол харж байна. За Паулогийн хувьд бол өдөөлт нь бол үл нөхцөлцсөн өдөөлт байдаг. За Скиннерийн хувьд бол мөн үл нөхцөлцсөн өдөөлт бол өдөөлтийг хоол унд гэдэг жишээн дарааж үзсэн байна. За үл нөхцөлцсөн хариу үйлдэл бол Пауло дээр шүл салсгарах, за Скиннер дээр мөн одоо шүл салсгарах, шүлс ялгарах гэсэн санаа хэлж байдаг. За харин одоо ялгаатай зүйл нь бол нөхцөлцсөн өдөөлт гэж санааг бол Пауло гаргаж ирж байгаа. За тухайлбал нөхцөлцсөн өдөөлтөөр Пауло бол хонх дуграх гэсэн жишээн дарааж тайлбарласан байдаг. За хариу үйлдэл бол Скиннерийн хувьд бол энэ нөхцөлцсөн өдөөлт түүний хариу үйлдэл бол бариулыг дарах гэсэн нэг жишээ авсан байдаг. За энэ бол үндсэндээ урамшуул шагнал буюу хоол хүнс гэсэн жишээн дээр бол энэ Скиннер бол энэ санааг тайлбарласан байдаг. За ингээд энэ өдөөлтүүд явмагц нөхцөлцсөн хариу үйлдэл Пауло дээр бол нөгөө шүл сасгах гэсэн санаа давтагдж байна. Харин Скиннер дээр бол нөхцөлцсөн хариу үйлдэл буюу бариулыг дарах, нөхцөлцсөн урамшуул нь бол шагнал буюу хоол хүнсгсэн байдлаар илэрч гарч ирдэг юм а гэсэн санааг бол хэлсэн байна. За энийг одоо энэ дараах зураг дээр харъя л да. Тухайлбал энэ дээр харахад одоо жишээлбэл гэрэл асахад энэ холгоо нь бол одоо тэр бариул дээр дарж байна. Ингэж бариул дээр дармагц тэр нөхөр бол одоо хоол хүнсний зүйл орж иж идэг тийм ээ. Тэгэхээр энэ бол юм нөхцөлцсөн хариу үйлдэл болж хуурж байна. Бариулыг дарах өдөөлт нь бол гэрэл асах тийм ээ. Тиймээс холгоо нь бол энийг давтан хийсээр бод энэ зан үйлийг эзэмшсэн байна. Гэрэл асмагч тэр бариулыг дарахад хоол гарч ирнэ гэдэг бол тухайн одоо үйлдэл бол тайлбарлаж өгсөн. За энэ бол үндсэндээ одоо Пауло болон Скиннер нарын одоо үйлдэлийн схемийг бол энэ зураглалаар бол тайлбарлаж болж байгаа. Энэ утгаараа бол саяны одоо хэлсэн төлөөлөгчдийн үзэл баримтлалуудыг ингээд зангидаад хэлэх юм бол хүний зан үйл гэдэг бол гадаад орчин нөлөөллийн үр дүн гэж байдаг тийм ээ. За хүний оюун ухааны хүчин зүйлийг харгалж үзэхгүйгээр хүний одоо зан үйлийг жохомхоо энэ нөлөөллийн дээр түшиглээд бол шинжлэх ухаанч байдлаар судлах боломжтой гэж үздэг. Хэрвээ та бүхэн символик интерфейс донлыг санаж байгаа бол жохомхоо энэ санааг бол бэлэгдэлт харилцан үйлдлийн онолд төлөөлж шүүмжлэг үздэг тийм ээ. Бахиористууд бол хүний оюун ухааны хүчин зүйлийг төдийлөн олон үзэхгүй байна. Харин символик интерфейс донлын төлөөлөлтөд бол энэ оюун санааны хүчин зүйлийг бол нэгдүгээр тавьж үздэг. За хоёрдугаарт нь бахиорист онлын нөлөөд нь бол дотоод хүчин зүйлийг үл харгалзан зөвхөн гадаад хүчин зүйл дээр болгоод ачаал хөдөлгөөн өгч байна. Гэхдээ энд нэг зүйлийг анхааруулж хэлэхэд Скиннерийн радикал бахиорист онол бол хүн өөрийнхөө зан үйлийн шалтгаан болж болдго юм гэсэн санааг бол хэлснээр одоо Ватсны онлоос ч юм арай өөр санааг хэлж гиснээр онцлог байдаг. За ингээд бахиоризм бол дараагийн нэг зарчмаа бол ер нь нийгмийн хүний зан үйлийг илүү бодит байдлаар судлах хэрэгтэй. Бодитоор судлах хэрэгтэй гэж үздэг. Яагаад гэх юм бол хүний зан үйлийг сэтэлжүүлж байгаа хүчин зүйл нь гадаад хүчин юм бол гадаад хүчин зүйл нь бол эзэн аймагт хүнээс ангид бие дааж орж байдаг, биднээс үл хамаарлалтаар орж байдаг учраас үнийг илүү бодит байдал гэж хүлээж авч судлах хэрэгтэй гэж үздэг тийм ээ. Одоо тухайлбал хүн одоо ямар нэг үйлдэл хийснийхаа төлөө шагнал авах, отон медаль авах тийм ээ. За тэр бол отон медаль өгөх хэсэг нь бол энэ бол биднээс үл хамаарсан зүйл байдаг тийм ээ. Харин энийг өгөх хүн нь бол байгууллага нь бол эрх мэдэл бүхий одоо байгууллага албан тушаалтан байдаг. Энэ бол биднээс үл хамаарсан байдлаар байж идэг гэж тайлбарлаж болохоор байна. За тэгээд хүн одоо медаль авсан бол тэр үйлдэлээ давтан хийх сонирхолтой. Тэр сайн ажилласан бол сайн үргэлжлүүлэн сайн ажиллах, сайн эрдэмтэн байсан бол илүү шинжлэх ухааныхаа бүтээлийг арвижуулахыг тэмүүлэх боломж гэдэг юм. Ингээд нөгөө стимул, реакшн буюу хөдөөлт, харилцан, хариу үйлдэл гэсэн энэ схем явдаг юм а гэсэн санаа хэлж байгаа учраас илүү тийм объектив байдлаар хүний зан үйлийг судлах хэрэгтэй гэж үздэг юм байна. За мөн бахиорист онлын үднэс бол ер нь хүний зан үйл бол эерэг хийгээд сөрөг байдаг. За эерэг хийгээд сөрөг зан үйл гэдэг маань бол жохомхоо нийгэмд үзүүлж байгаа мөн нийгмээс хүлээж авч байгаа нийгмээс үзүүлж байгаа хариу үйлдэлийн онцлогоос хамааран гэж ангилагдана гэж бол үзсэн байгаа. За ингээд бид нэр хэдэн зургуудыг энэ тааганд харуулъя. Хүний эерэг болон сөрөг үйлдэлүүдийн жишээг бол бид эндээс харж болно. За тэгвэл
эерэг үйлдэл гэдгийг бол эерэг зан үйл гэдгийг бол бихваристууд юу гэж тайлбарладаг гэх юм бол нэгдүгээрт нь нийгэмд нийтээр хүлээн зөвшөөрч дагаж мөрдөж буй үнэт зүйлс үнэлэмжтэй нийцсэн байх ёстой гэж үзэж байгаа. Хоёрдугаарт нь нийгмийн хэм хэмжээ хууль эрх зүйн засаглалыг дэмжиж хуулийн засаглалыг бол дээдэлж үздэг ийм зан үйлийг бол эерэг зан үйл гэж үздэг байх нь. Түүнчлэн эерэг зан үйл бол нийгмийн гишүүдийн амар тайван байдал, аюулгүй эрх чөлөө эрхээ эдлэгт саад тодохор учруулах тохиолдолд бол аливаа зан үйл бол өөрөө нийгмийн эерэг зан үйл юм а гэж бол энэ олон төлөөлөгч үздэг юм байна. За харин сөрөг зан үйл одоо саяны одоо хэлсэн зүйлүүдийн эсрэг нэгдүгээрт нь бидний даган мөрдөж байгаа үнэт зүйлстэй зөрчилдсөн, бидний дагаж мөрдөж байгаа хэм хэмжээг зөрчсөн, хууль эрх зүйн засаглалыг үүсгэсэн. За мөн одоо нийгмийн гишүүдийн эрхт халдсан тийм ээ нийгмийн гишүүдийн эрхээ эдлэх саад учруулсан үйлдэл бол одоо өөрөө сөрөг үйлдэл юм ба гэсэн санааг бол энэ онлын төлөөлөгчд бол авч үздэг байна. Бид бүхэн бол одоо нийгмийн зан үйлийн парадигмын одоо тулгуураар тулгах Бихварист онлыг бол тавьж авч үзлээ. За одоо та бүхэнд даалгаврыг өгье. За даалгаврын маань уламжлалт маягаар одоо 3 шатаар явах болно. Нэгдүгээрт нь мэдлэгээ баттгах, хоёрдугаарт нь онл парадигм харьцуулж үзэх болно. Гуравдугаарт нь онлыг хэрэглэх үү гэсэн энэ зарчмаараа явна. За та бүхэн мэдлэгээ батгах хэсгээр бол социологи яагаад олон парадигмд шинжлэх ухаан юм бэ? За мөн нийгмийн зан үйлийн парадигм түүний тулгуур онолууд гэж юу юм бэ гэдэг зүйлийг бол дахин давтан үзэх ёстой. Хоёрдугаарт нь та бүхэн нийгмийн зан үйлийн парадигм болон нийгмийн баримтсалтын парадигмыг хооронд нь харьцуулан үзэх болно. Тэдгээр онолын одоо ижил төсөөтэй болон ялгаатай шинжийг бол гаргаж ирэх болно. За гуравдугаарт нь онолыг хэрэглэх ур чадвараа хөгжүүлэхийн тулд өдөр тутмын зан үйлийн нэг хэлбэрийг та бүхэн сонгож аваад түүндээ өдөөгч болон хариу үйлдэл гэсэн схемүүдээс шинжилгээ хийж тайлбарлах хэрэгтэй байгаа. За энийгээр бол бидний одоо даалгавар бол төгсгөл болж байна. За ашиглах ном зохиолыг бол та бүхэн энэ одоо чагсаалтаас харж байна. За энэ чагсаалтын дагуу ном зохиолуудаас ирэхээс гадна та бүхэн захин өмнөх одоо захин хичээлүүдийг бол бас дахин давтан үзээрэй. Мөн нэмэгдэл даалгавруудыг бол МОС-ийн сургалтын системээр бол та бүхэнд явуулах болно. За анхаарал тавьсанд баярлалаа.